тийм ажиндалыг дээшлэн тийм тул ийм хийгээч гэж тэднэрт очиж хэлдэг гэсэн. Хийхгүй бол нь шахдаг гэсэн. Ийм ажлууд хийдэг. За тэгэхээр өнөөдрийн сургалтаараа бид нар эхлээд тараас хичээл дээр чинь байж байгаа. Нэг хүнд нэгийг өгсөн, нэг сурах хичээл өгсөн үү те. Аха. Тэгэхээр цөмөрөө эхлээд энэ хүний эрх гэдэг юм ойлгож авах юм. Хүн гэж юу юм, хүний эрх гэж юу юм. Тэгэхээр хүн гэдэг бол уул нь бол яг цаа бугтай адилхан, нохоотой адилхан нэг амьд хүн тийм ээ. Гэхдээ юугаараа ялгах вэ гэхээр бид нар амьтнаас оюун ухаанаараа хүн-хүнээ хайрлах үрлэг сэтгэлээрээ л ялгах. Тэгэхээр хүний эрх гэдэг бол хүн өөрөө эрхтэй байх ёстой. Эрхээ эдлэн, гэтээ үүрэг хүлээн, тэгээд тодорхой хэмжээний хариуцлагатай байх ёстой. Гэхдээ энэ хүний эрхийг хэн эдлүүлдэг юм бэ гэвэл зөвхөн төр засаг эдлүүлдэг. Төр засагт юу байгаа вэ гэхээр төр засагт эрх мэдэл нэ. Татвараар авсан мөнгө нь байж юм тийм ээ. Тийм учраас төр засаг эдлүүлдэг. За тэр дотроо би бол ингээд дэлхийн юм яриад байна. Монгол улсын хувьд бид нар юу нэ? Монгол улсын эзэн тийм ээ. Монгол улсын эзэн. Тэгэхээр бид нар Монгол улсаа өөрсдөө удирдан жолоо гэж явах юм. Бид нар одоо юу гин хин нэг дарга хин нэг улсын хурлын гишүүн Монголыг удирдах гэж үгүй үндсэн хуулиараа эргэж бид нар удирдах хэрэгтэй. За тэр нь юу гэж тэрийг нь юу гэж хэлдэг юм бэ гэхээр засагдал гэдэг нэг. Тэрийг засагдал гэж байна. За үндсэн хууль дээр олон бичлэгийг наач угаасаа багтахгүй ах юм.